зохиолч Хүрвийн алтан туул. Тойрогт мөчлөг 2 дугаар хэсэг. Хэвлийдээ үр тээсэн дайрам ихэд ядрамтгай болж хэвлийн хэсгээрээ элт мэдэгдэм өргөсөд ирэхэд лэгшэд нэг их баярлсангүй. Бага эхнэрээ хончин залуутай элт сүжрээд байгааг аль эртээ мэдсэн ч түүнд удам залгах үр хэрэгтэй учир тэр хоёрын явдлыг мэдсэн ч мэдээгүй царайлан явсаар байж. Нэгэнт эхнэр нь бие тулгар болсонд хончин залууг зайлуулах арга сам хайсаар аюурыг хонио бэлчээж явахад нь давхиж очоод сархтаар шахан согтоож хонины номхон морьтой нь хамт халилт хаднаас нисгэж орхижээ. Сайхан хүүгээ зурдаар алдсан буурал эмгэн үсээ үхтэн ойрлож хайртай залуугаа хэлд буулгасан дайрам харин араас нь гашуудж чадахгүй хүн аяс харан бүлтгэнэ. Сэтгэл дотор нь асар их гашуудлын хар үл нөмрөн боовч нулимсаа гаргаж үл чадан тарчилж байлаа. Тэгшиг харин ялан дийсэн хүний бардам зангаар толгой дээгүүр байж залуугийн арыг ихэд нүнжигтэй дааж буянтны дүрээсгэн хүүгээ алдсан буурал их удам дамжсан домч нэгэн байж лэгшгийн үйлцэн нүглийг нүдээр харсан мэт мэдэж байлаа. Цагийн жамыг даган олон жил уулзаагүй дом тэнгэрээ дуудан зовлонгоо очиж хүн болсоор анх удаад усан нүдтэй хүний үрд хараал жадахын дом гүйлгэв. Гүйлгэхдээ газрын гүйдэлтэй холбон сүнс сүлдийг нь сорж орхижээ. Эмээний дом хараалд өртсөн лэгшиг өдрөөс өдөрт нүдний гал нь унтарч хэмэр сүлдэн доройтож байлаа. Дөрсөн ганц өрийнхээ удам залгах үрийг хараалд өртөн газрын харгуудад даруулсан хүний хажууд төрүүлэхийг хүсээгүй эмгэн дайрамыг дагуулan нэг шөнө оргож оджээ. Эмгэн дайрам хоёр явснаас хойш нэг их удалгүй лэгшиг өөд болж их эхнэр ханд малхуйг нь нутгийн ардад тарааж өгөөд өөрөө нөхрийнхөө хурааж хуримтлуулсан бүхнийг аваад хот хүрээ браацсан гэдэг. Хайртай залуугийнхаа ээжийг дагаж төрсөн нутгаасаа гарсан дайрам эмгэнийг даган явсаар хаа танихгүй газар дэрж сууршин хүүгээ төрүүлсэн ч хүн болсонгүй. Ээж эмээ хоёроо шаналлд үлдээгээд бурхны орондоо оджээ. Хүний балчир охины төрсөн нутгаас нь дагуулan гарч харь танихгүй газар авчирсан хөгшин бүхий л эрдэм чадлаа дайрамд өвлүүлээд бас л мөнх бусыг үзүүлжээ. Хайртай бүхнээ бурхны оронд үлдээсэн дайрам төрсөн нутагтаа эргэж утсангүй. Түүнийг хайрлаж хамгаалж өсгсөн ах эгчтэйгэж дахиж уулзсангүй. Өвсөнд хаясан зүүмэд таг чимээгүй болж хинч танихгүй нутагт сууршин нөхөрт гарч гэрэлсэн ирнэ ихэд уян зөөлөн хүн байж эхнэртэй хайртай байсан ч бас л өвчний учир тэнгэрт дэвшиж дайрын бүсгүй бас л бөөн үе гашууд автан үлджээ. Ганц би чамгүй царайлаг сайхан бүсгүй цаашаа ганцаараа амьдрахад хүндрэлтэй хэцүү болж дахин нөхөрт гарсан ч дөрөв чигшгэн сайн хүн эхнэрээ ихэд дээрлэхэх тул дайрам тэсчөөж чадсангүй анхудаа эмгэний заасан дамыг шүн дөлөөр гүйлгсэн нь амжилттай бож хөрөнгө чинээ ихтэйч айш мотой нөхөр нь бурхны орондоо оджээ. Энэ нөхрөөс нэлээд хөрөнгө чинээтэй үлдсэн дайрам дахин 6 удаа гэрэлсэн ч суусан нөхөр болгоно нь учир битгүүлээр насан эзлэж нутгийнхан түүнийг 7 толгой залгисан узар гээд үзхэж байж. Сүүлийн нөхөр нь уг нь сайхан ааштай гарын дүүтэй сайн хүн байсан ч ягаад ч юм бас л бусдын жишгээр өөдөлж дайрамд харамсаад барамгүй гуниг харуулсал хэвлээд нь үрээ үлдээгээд оджээ. Уг нь дайрам ганц л удаа ханьсан хандаа газрын гүйдэлтэй дом гүйлгсэн ч ханьсан болгоныг нь аваад одох хатуу үйл гүйлгэснээ өөрөө даанч мэдсэнгүй. Сүүлийн нөхрөөсөө тэгээд хоцорсон амин ганц үр нь тоогоо ажээ. Гэвч өчнөө зовлон харуулсал үзэн байж тээж төрүүлсэн ганц үрийг нь хэвлээдээ тээсэн үртэй хамт татаад хайсан тамхины ишмэд хаяад одсон дарив аанал хуучин хэвээрээ залуу сайхан огтоор зугаацсан зэнгэж явна. Ийхүү дайрам жавганцын зэв үзлийг эхэд хүргэж тэрээр сурсан дамаа гүйлгэх болжээ.
Хизээ мэдгүй төрөх төгсөн тогоончны том гэцтэй эхнэрээ орхиод гарсан дарив ганц би хүний жаргалыг эдлэгшгэл болж аль өнгөтэй өддөө хөөхөн сайхан гэсэн охид бүсгүүчүүдтэй уулзаж учран зугаацж явсаар хаврын сартаа залгав. Өөртөө адил эхнэргүй үеийнгийн хэсэг залуустаа нийлэн арх ууж мөрөөдөө тоглон гэрээ марцсан гисэр адил аягална. Эцэг эх нь хатуу хутуу хэдэн үг хэлвч тэднийхээ үгэнд орхон бараг тайхан. Ард үлдсэн жирэмсэн хүүхэн өндөр настай эмгэн битгий хэл төрүүлж өсгсөн эцэг эхэж үл тоон. Айл хийсэн архитаж мөрөөдөө тоглож явдаг байсан бол сум алгасан тэнэж хаана хинийхээр яванч мэдэгдэхэ байлаа. Зэргэлдээ сумынхаа даалуучин сод нэмэнд очиж хэдэн өдөр нэрмэл ууж даалуу тавьсан дарив хамт гарсан хэсэг залуустайгаа нилээд халамцуухан гараад хиний айрыг эсэж хиний охин өсөж өв гэлтсээр шуугалдан давхилдаж таарсан айл бүрийнхээ үүд хаалгыг онгоцуулан заримд нь дайлуулж заримд нь адлагцаар нилээд цогцоож мөнөөх сумд нүүж ирээд удаагүй шинэ айлын самганы цайны амтыг үзэн химээлцээр нилээд хөрөнгө чинээд айлд ирсэн нь дарвийн нүдийг нээгшгэл болжээ. Тахимаа шүргсэн урт хар гэзгээ хоёр хувааж шүлдсэн дугар цагаан царайд нь жигтэйхэн зогсон өндөр шулуун хамартай дүүрлэхэр алаг нүдийг нь бүрхэн буусан дэрвийсэн урт сормоостай уруул дээр жижигхэн бор мэнгтэй тэгш цагаан шүдэ яралзуулан энийг тоолонд нь хоёр хазар нь хонхоох өөрхөн охиныг хараад л ёстой анхны харцаар дуулан гихчин болж орхив. Өөх, ийм хөөрхөн бүсгүй бас байдгаа. Үлгэрт гардаг дагна гэдэг нь ийм байдаг бах та. Бүсгүйг харан гулэрч орхисон дарвийн толгойд төмөн зүйлийн бодол эргэлдэвч чухам юу одоод байгаагаа өөрөө үл ойлгон дүнгитнэ. Зүрхэн цээжээ дэлгэв татаад гараад ирэх нь үгэлтэй булиглан цохилж өөрт нь аяглаад барьсан халуун цаг хоёр гардан авахдаа өөрөө ч мэдэлгүй салгалан цалгуулж байгаагааж анзаарсангүй. Бүсгүйн хөдөлгөөн бүргийг дагуулan ширтэж гартаа барьсан халуун цайгаа азаалган асгах дарвийг хамт ирсэн хэдэн нөхдөн шоолон бийсээ нурдаран нүдэрээ тохилцохыг нь анзаарсангүй. Анзаарахч тэнхэл байсангүй. Өнөө хөөрхөн бүсгүйн үйлдэл бүрийг дагуулan ширтэж яагаад байгаагааж мэдэхгүй маань. Өөрийг нь нэвч шувч ширтэх танихгүй эрийн хардснаас эцсэн дулмаагийн нүр нь уулалзан халуушигтна. Өдий 25 наслахтаа өчнөө сайхан охид бүсгүүчүүдтэй уулзаж учирч бүр айлын нөхөр гэгдэн өрх тэргүүлж царай зүсийг нь хараагүйж хүүхдийн эцэг гэгдэж явахтаач дарив өнөөдрийг шиг ийм байдалтай учирч үдсэнгүй. Хайр гэж ийм л байдаг юмсан жоо. Дарив яагаад байгаагаа ухаарах гээд чадахгүй л байлаа. Хажуугаас нь харахад тэнэг хүн шиг харцан гөлөөж инех гээд байгаа мó? Уйлах гэж байгаа юм уу? Аман шайжчихад дүүнг гүлгэр нүдээр айлын охиныг цооширтэх дарвийг хамт яваа нөхдийнх нь нэг нь хавирга руу хатгаж орхитол цодсондоо гартаа байгаа цайгаа дээлийн хорон орууга аяхтаа хүмэрч орхив. Сая сэхэ орох мэд гэрт байгаа хүмүүсийг тойруулан харвал хамт яваа нөхд нь өөрийг нь шоолон мар инээлцгээж охины эцэг бололтой өвгжөөр халзан хүн тэр үхэндээ жуумган өнөө хөөрхөн охин бас нэгэн эмэгтэй хамт амаа даран хөхргийг харсан дарвийн нүрөөд халуун шатан түрүү хүмэрч орхисон халуун цай хормой нэвтлэн газарт подгийн туслана. Өнөө хөөрхөн охиноос ихэд эцсэн дарив огил харан босоод гарч гүн тэр чигээр мордоод давхичхав. Цээжүүд нь нэгэн халуун огшиж охины дүр төрх санаанаас нь огт гарсангүй. Ийхүү анхны харцаар дурлаж орхисон дарив байн тэднийд буусаар дулмаатай дотносож дарвийн эцэг эгч анх тогоотой дотносоход нь хорж цагдаж байсан шигээ дургуутсангүй харин ч бүр холдсон дээр нь салгаа давыг гэлцэн бушуухан очиж хадаг тавин бэрэ гуйжээ. Тэд хүүтэн хамт амьдран мах цусныхын тасархаа удам ухсааныхан үргэлжлэл болсон улаан зуруу үрийг нь төрүүлчихэд эзээ нэгэн өдөр гэмээ ухаараад ирнэ хэмээн дарвыг хүлээж суугаа жаалхан бүсгүй эцгээ өвдсөн мэт дурайн төрсөн
Жаахан хүүг хүлээн зөвшөөрөх нь бит хийхэл хүн чинээж тоосонгүй. Гагцхүү 7 удаа бэлэвсэрч ханьсан 7 ирээхэ толгойг эдсэн гэгдэх муу нэрт дарим эмгэнтэй удураг бололцож удам угсаага бохирдуулаагүйдээ баярлан хүүгийнхээ ухаантай авхаалжтайг гайхацгаана. Бэлтэй 2 айлын хүүхдүүдийн хурам хөлтөйхэн болж ус голоор нэг хормын зар тараан зэрэгэлдээ хідэн сумыг холбосон өргөн найр болж байхад тоогоогоос төрсөн дарвийн хүү 9 сар хүрч байлаа. Хэдийгээр дарвийг гэрлэх гэж байгаа яриа амнаас амдамжин хормын зар сумаар нэг сонсогдовч арай үгүй байлгүй дээ. Дарим минь ухаантай хүн. Ийм хөөрхөн хүн төрчихсөн байхад өөр хүнтэй гэрлэхгүй. Тэгээд ч тэр минь надад хайртай. Сумын тэр олон бүсгүүчүүд байхад зөвхөн намаа гээд манад ирж амьдэрсэн шүү дээ. Хурмаа хийх гэж байгаа хүн нь дарвийн дүүн эсвэл ах дүүсийн хүүхдүүд байх гэж өөртөө итгүүлэн дарвийг хүлээх тоогоо. Дарим минь буруу хүлээгээд ороод ир. Өөртөөгөө жигтэйхэн адилхан хүүгээ хараад нулимс туслуулан уучлал хүснэ. Тэр үед нь би өдийг хүртэл багтарсан сэтгэлээ тайтгаруулан мөрийг нь түшээдүүлнэ. Дарив намайг аргадаж дахиж хизээж орхиж явахгүйгээд ам өчгөө өгнө. Би ч бас хандаа дахиж муу гэлж муухай зан гаргахгүй. Удахгүй хүмүүнх хөлд орж хүүгээ дундаа хөтлөд явна. Дарив минь хичнээн сайхан залуу илээ. Охид хүүхнүүд хажуугаар зөрөхдөө эргэж хараад л би сайхан нөхөртөө хөөрхөн хүүтэй аз жаргалтай эмэгтэй болно. Тогоо дотроо ийхүү төсөөлж дарвийн эрх өдрийг хоног тоолон хүлээн. Эцсийн мөч хүртэл гор тасрахгүй хүлээсэн тогоо дарвийг хурмаа хийдэг өдрөл түүнийг дахиж хизээж ирэхгүй хүмүүсийн яриад байсан үнэн болж эхнэр авч өрх тусгаарлсанд нь итгэв. Тэгтлээ хүлээсэн итгэл найдвар нь цөхрөлөг гуниг болж өөрийг нь битгийхэл төрсөн үрээж юмн чинээнд бодолгүй хайж өөр бүсгүй нөхөр болчихсон түүнийг үзэн ядавч бас өөрөөсөө өмөрнө. Ганц охиных нь амьдралаар тоглон хүүхдтэй болгочход хаяад явсан дарвийг өндөр настай ээж нь элдвэр зөвхөж хэлэхгүй үгээр хараан зөвхөд тогоо ээжигээ аргадан ичээ минь дарвийг тэгтлээ битгий үзэн ядал та. Мууч санж тэр чинь хүүгээ минь эцэг шүү дээ. Хэдийгээр өөр бүсгүйтэй гэрлэж өрх тэргүүлсэн ч гэлээ. Ирэх биш мах цусны тасархай төрсөн үртэйгээ хизээ нэгэн цагт уулзгаар ирнэ шүү дээ. Тэр үед таны над муухай хараал зөвхөл биелээ олж бийжээд би төрсөн эцэг чинь байна гэд хүү дээр ирэхэд хачин муухай хүн дүрс тамтан байвал хүүд минь хэцүү санагдана шүү дээ. Ичээ минь төрсөн ганц охиноо энэ муу өмгөр жаахан зээгээ бодоод тэр хүнийг зүгээр л орхичих. Тэр хүн өөрийнхөө тавилангаар жаргануу завнуу тэгээд л явнэц. Яах вэ миний тоолох ёстой тавилан зурсан зураг минь энэ юм байлгүй гэж уйлан аргадах охиныхоо үгэнд орж зөвшсөн мэд орхигч шөнийн түнэр харанхуй нөмрөх цагаар дайрам хөгшин дарвин эсрэг дом бясалгаа огт татсангүй. Хаврын танилцаа намар нь хурмаа хийсэн дарив дулмаа хоёр өрх тусгаарлсан залуу хосын жишгээр сайхан амьдарцгаана. Дулмаа хэдий хөрөнгөтэй айлын ганц охинч гэлээ уужуу талбун бодолтой ухаалаг хэрсүүн дээр чамгүй ажилласан нэгэн байлаа. Дулмаатай гэрснээс хойш дарив гадуур дотор тэнэж зугаа цэнгэл хөөцөлтгөө байж өнөөх олон охид бүсгүүчүүдийн талаар бодхож байлжээ. Шинхэн гэрэлсэн хосууд ч гэлээ хоёу сүрхий чамбай ажилласан хүмүүс болохоор амьдрал нь цэцэглэн бийсээ гих сэтгэл нь хэргүй тунгалаг байлаа. Нутгийн олны ярианаас дарвийг хүүхдтэй гэдгийг там томхон гадарлах басан дулмаа тэр талаар дарвиас асуухад тийм ээ чамаас өмнө нэг бүсгүйтэй хамт амьдрал зохиосон минь үнэн гэвч хамаг ажлыг нь хийдэг боолмот байлаа. 2 жил гэртээ амьдарсны эцэст дун өвлөөр өмссөн хувцастайгаа л хөөгдөд гарсан да. Чамтай уулзрахаас өмнө аль эртний явдлаа л да. Би ч залуу байж үнэ таниагүй. Тэр хүүхэд нь минийх биш л дээ. Надаас үлд өөр нэг хүнтэй нийлсэн юм билээ гэж төрсөн үрээ үгүйсгэн өөрийн хийсэн бузар үйлээ хаягдаж хоцорсон
Хөөрхөлтөд бүсгүй рүү чигэхэд дулмаа ханилсан хандаа итгэн дахиж тэр талаар дурссангүй. Хаяаны хүмүүсийн амнаас ам дамжин салхи мэт шууган ирэх дарвын талаарх таагүй яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сонссон ч сонсоогүй мэт явна. Итгэл сэтгэлээ нэгтгсэн ханаа тийм муухай зүйл хийсэн гэдэгт дулмаа огтхон ч итгэдэггүй байлаа. Өвлийг өнтөө сайхан давж эд малын гарлаггүй үлдсэн ч газар гисэд эхэлсэн цагаас эхлэн дарив нэг биш болж эхлэв. Зүгээр байж байгаадаа л бүдэрч унан гар хөлөө шалбалчхана. Эв ирвэл савсаарвал морин унаж яваад л унаж хавиргаа хугаснаа нь эд ихгүй ужгэрч өвдөн ихэд завааж байлаа. Эдсэн хоол нь шингэхгүй ходоодон дээр нь бөөгнөр цанхааж заваана. Царайн цонхийн цайж нүд нь гархлан хизээ мүдгүй хоногоо хүлээж байгаа хүн аятай үлгэн салган юм л явдаг болов. Зөв зүгээр байсан хүн гэнэтхийн юм болчихсонд бүгд л сандралдан хот хүрээ бараадан эмнэлэг домлогоор явавч бин дэрдсэнгүй. Дарвин аав хүүгээ зүгээр л нэг өвдөөгүйг гадарлан сураг ажиг тавьсаар олны амдамцсан ярианаас засал номдоо сайн гэлдэх нэгэн хүн олсон нь нэлээд өндөр настай болов уу гэмээр янгих гар туранхай хөхөөгүн байлаа. Байдгал нэг өвгөн гэвч жигтэйхэн муухай аштай тэрэгүн эхлээд дарвин эцэг дамплыг хүлээж авалгүй хөөгд байсан ч өвгөн үрийг минь аварч өршөө хэмээн уйггүй гуусны эцэст гэртээ оруулаад бээсэн нүглийг нь бодохоор морийг нь нэмэллээд явуулчихмаар гэвч хэтэрхий залуу амт юм да. За яах вэ? Ханилсан хань нь сүү мэт сэтгэлтэй охин юм. Хөөрхий дээр охин ямар гэм үйлцэн болоод чиний хүүтэй ханилж үүлийн үрийг нь үүрэлцэх ёстой юм бол доо. Хөөрхий хизээ насных нь үүлийн үр энэ дээрээ нийлж байгаа юм бол доо. Гэхэд сөхрөн суусан дампил өгшөн Өршөө буянтан минь. Миний хийсэн үйлээ би хүүгээ эрхлүүлж толгой дээрээ гаргаагүй бол бүүмэн бусдын хүүхдийн жишгээр олон охид хүүхдүүдийн нус нулимсах урс гохгүй нэгэнтэй нь ханилаад явах байж. Эцэг шиг эцэг байж чадаагүй миний буруу гэд хоолойн зангирав. За яах вэ? Зориод ирсэн этгэл сэтгэлийг чинь бодоод тус хүрхий хийчээ дээ. Эхэл хүнд юм. Өчөөхөн миний чадал хүрвэл үрийг чинь аваад үлдэнэ. Харин өчм өхөстөл бид хоёулаад Тэнгэрийн орныг зорих байх та. Гэвч Тэнгэрт хүрэх болов да. Газрын альбадад оосрлогдоод завсрын ертөнцийн үлдэх байхаа да. Гэд мушихад дампил өвгөн гэл алаа буянтан минь гэсээр наминчлан залбирцав. Өвгний хэлсэн өдөр ирэхэд дампил өгшөн хүү дарвигаа дагуулсаар иржээ. Хизээд галзуухтай гялалцаж байдаг дарвин харц үйтэн гүлгэр болж царайн зэвхий дан цайрч гар нь цэвхүүтэн болсон байлаа. Үргэж хажуу тийш болгон толиотой самандаг ус нь өрвөн ширэлдэж урдны ганган дарваас үлдсэн юм гэвэл толиотл нь эндүүдсэн хар ногоон өмд цагаан цамцал байв. Сүүлийн үеэс болж л өгвөл хэртэй заван хувц өмсгийг чухалчлах болж барагтаал бол усанд орж үзүү толгоо угаахаа байсан тул үс нь өрвийн биеэс нэг тийм өгчмөл эвгүй үнэр ханхлана. Залуу хүний цолгуун дуу хоолой цаашаа орж бүр ярихаа байж хаяа ганц нэг үг хэлвэл өгшин хүнийх мэд хягтнах хуурай хоолоогоор ярина. Эхнэр нь хажуугаас нь салахгүй хайрлан асрамжлавч болж л өгвөл эхнэрээсээ зогтон хээр хөдөө хаан чамаагүй очиод унтчихдаг болжээ. Ердөө 2 сарын дотор дарвийг ийн өөрчлөгдсөн түүнийг таньдаг хүн бүхэн гайхаад барахгүй байлаа. Хөөрхий ханилсан ханил айж төгшин араас нь хөөцөлдөж нус нулимстайгаа хутгалдана. Өвгөн дарвийг аавтай нь мөн хэдэн залуусын хамт дагуулад засгаар яв. Товлсон газар нь хойшоо харсан уулын ам байлаа. Хойшоо харсан уулын аманд доошоо 7 алд нүх ухуулсан өвгөн их гал төлөөж дээрээс олсон хөсрийн сүүчний ясыг хараар бодаад дарваар шившлүүлэн өнөөх галд хийж орхитол эхлээд хөгшин хүн уйлах мэд бөгшсөн дуун гарч дараа нь ээж дараалан гаслан ганихрах
уйлан зүрхрэх мэд 9 шидийн дуун сонсогдсоор чимээг болоход дээрээс нь майны үсэг зурсан хөөтэй хар тогоо хөмрөөд хар ямааны цус тусаан 7 уулын амнаас түүж авчирсан 7 тэрэг аргалын шатсан үнсээр булаад сүүгээр тойруулан домнов. Дарвин биенээс ямар нэгэн зүйл аваад хайчихсан аятай бие ихэд сулбан ядрахч нүднийх нь гал сэргэн хацар нь улаан туяа татсан байв. Гараас нь бариад үзвэл үзүүрээс нэглэн бүлээцэж байлаа. Тэр газарт нь дарвин өмсөж зүүж явсан бүхнийг тайлан арц ганхтай шатаагаад дарвиг эхлээд ганхтай усаар угааж араас нь аршаанаар угаагаад дахин ганхтай сүүгээр угаан хамгийн сүүлд бүхий л биеийг нь ганхтай хойсон 7 адууны хомоолоор утан ариулаад цагаан хувцас өмсгөн газар гიშгүүлэхгүйгээр 4 залуу өргөн авч явв. Өвгөн даруй руу чиглэсэн газрын гүйтэл бүрийг галт цагиргаар гинжлэн хорж уулын эзэд савдгийг цагаан эдээ будаагаар аргадаад араас нь явв. Даруй амийг нь аварсан өвгөнд талархаад ханахгүй байлаа. За хөө минь, би энэ удаад амийг чинь аварав гэвч хоошид дохио хатуу тавиланд аврал хайрлах чадал өвгөн надад үлдсэнгүй. Амийг чинь бөхөлж цоожилж өгье дөө. Тэр аргийн газрын гүйтэл ахиж чамд халдахгүй. Гэвч гэрээртээ нэргэлдэж гай барцад дуудаад байж мэдэх юм. Хаяага бөхөлж байнга үнсээ асгаж бай. Газрын гүйтэл давдаггүй юм шүү дээ. Хаалгаа бөхөлж босхороо давуулан сүүлж бай. Муу бүхэн босхоор чинь давдаггүй юм. Орон гертэ тулга тойрсон хэрүүл бөөхий. Ханилснаа хайрлаж өвгдөө дээдэлж яваарай. Магадгүй удам залгах ганц өөрчин байж мэднэ. Мартаж хоцорсон үртэйгээ хэзээ нэгэн цагт уулзаж төрүүлсэн ижигээс нь өршөөр энэрл хүсээрэй дээ. Хөөрхий бүсгийн цагаан сэтгэл чамааг өдий болтол амьд мэнд барьж дээ. За одоо яв да гэд өвгөн ихэд чилээргсэн бололтой нүдэн аниг хэвтгэхэд аав хүү хоёр намжлан залбирсаар гарч одов. Гэвч тэд энэ мундаг өвгөнөр арга засал хийлгэснээ дулмаад хийсэн ч төрсөн хүүгийнхэн талаар үг цухуулгасангүй. Тэр шүн дарийн мэмгэн нэг л тааг байлаа. Дарвиг чиглүүлж оргисон гүйтэл бүхэн гаслан даяа орлож тэр нь дайрын хөгшний чихэнд маш чангаар хяслан даяад дуулдана. Завсын ертөнцид гацсан зовлон цөнснүүдийг олзлон гүйтэл хүлгсэн хүний биед наагч хөөхтөлд хөө биед тал толгой далбан их галын дүлд хуйхлагдан гаслан даяа яолоход дарагдаж үгүй болохоос өмнө газрын судлаар татаж авахаар дарим хөгшин тэмцэлдэн хамаг чадлаа барав. Хар тогоон хөмөрхөөс өмнө арайхийн амжид татсан эмэг нь дээрээс нь асгарах аргалын үнснээс салгах гэж үйлээ барж байлаа. Үсний ширхэг бүрэн тоосрон альбангийн биед наалтахад альбангийн чадал барагдан яолно. Эмгэн хийн хүйтэн амьсгалаа гүйлгэн арайхийн үнсэн давхрагаас гаргатал адар бараа мэд сүүн дуслууд бөмбөрдөн бууж альбан амтэмцэн чарлаж эхлэв. Хөөхтөл нь бүдгэрэн хөөбийн сүүн тусал болон ов тав цоохортонд цоорно. Хүйтэнхий амьсгал гүйлгэж хүчрэхэ байсан эмгэн голын хийгээ хуримтлуулан 17 настай өнчин охины дунд чүмгний ясаар хийсэн ганлангаа үлээхэд чөтгөрийн дуунаар жаахан тэнхээ орсон хөөхтөлд альбан арайхийн сүүн давхаргаас салж газрын судал даган гүн харанхуйд уусан одов. Арайхийн зовлон цөнснүүдийг олзлогч альбангаас суллаж чадсан эмгэний хамаг чадал барагдан сулбан унжээ. Эх тэнгэрт зээх хүн байдгаараа ээрэн чарлаж охиныхонд хүүгээ аргадан бүүвэлэх уянгалаг дуун сонсогдно. Эмгэн их гэртээ орж охиндоо туслахыг хүсвч хамаг чадлаа барсан махан бие хөдөлгөж дийлэхгүй байлаа. Нүднийх нь зов хүртэл хүндрэн нээх гээд дийлэлгүй унтах гээд чадалгүй шүнжин тарчилж хонов. Айгдахгүй чарлан хөлсөн асгарч нүд амныхан доогуур хөхөлбитэн хөхрөх хүүгээ аргадан бүүвэлсэн тоогоо учиргүй аимсан орлох хүүгээ тэрэн хэсэг холгосноо духыг нь хөөдөж бэлгийн мэлмийг нь хагаад цогшин улалцах гал дээрээ давс үсэргэн домнов. Төрсөн эцэгтэй очсон муугийн хорлолыг бэлгийн мэлмигээрээ толдон харсан хүн энэ хүн айж чарлаж байлаа. Тоогоо ээжийнхээ дом заслыг мэдэхгүй ч хэзээ вүлээ хэн нэгнээс
Нялх хүүхэд бэлгийн мэлмигээр толдон хардаг. Яасан нь мэдэгдэхгүй айж зочин уйлвал гэрийнхэн тогооны хөөгөөр духыг нь хөөцснөөр бэлгийн мэлмиг нь хаадаг. Гал дээр давс үсрэгэн ширгэлвэл давсан ширхэг үсрэх тоолонгоор муу зүйл хөөгддөг хэмээн сонсож байснаа ийхүү хэрэгжүүлжээ. Нээрэнч давсан ширхэг нөлөөсөн үү эсвэл үүн уйлсаар байгаад ядарсан уу аяндаа тайвшран унтаад өгөхөд хүүгээ тэрэн аргацаар жигтэйхэн ядарсан тогоо хүүгээ орон дээр зөөлөн тавиад ганга угуулan гэрээ хариулаад унтахаар хэвтэв. Их хүн өөрөө ч мэдээлгүй домч болдог гэж энэ аж ахуй. 2 дугаар хэсэг төгсөв.